За сайн байна уу та өнөөдрийн өдийг хүргээ. Өөрийгөө танилцуулахгүй юу та? За намайг их маа бүрдэрч их маа гэдэг. За Японд хэзээ ирвэ? 2001 онд хамгийн анх ирэл тэгэл сураал. За юу хийж ажиллаж амьдарч байна те? Өөрийнхөө тухай бас жоохон дэлгэрэнгүй ярихгүй юу та? Тэгээд анх судлаач оюутнаар ирээд тэгээд дараа нь магистрт сураад тэгээд дунд нь ажиллаж байгаа Франц дурлалын академид сураад буцаж ирээд Кёотогийн олон улсын харилцаанд зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэгээд одоо суурна. Пүжиолоо оролцоод амьдарч. Таны амьдарч байгаа одоо Пүжи уулын одоо эргэн тойрон бид ирсэн байна те. Ямар нутаг тань нутгийнхаа амьдарч байгаа нутгийнхаа тухай танилцуулж байна. Тэгээд Пүжи уул гэдэг алдартай Пүжи уул оролцоод 5 жижиг нуур үүдэг. Тэрний нэг Яманакако гэдэг хун ихтэй цэнгэг хүстэй нуурын хажууд амьдартай. Тэгээд 5 нуурынхаа 2 дахь томд нь ордог. Хун маш ихтэй үзэсгэлэнтэй газар. Уран бүтээлчөнд бол бас их гоё хөгжлөө шүү дээ. Байгалийн эзэглэнд тий газар амьдралд чинь бас нэг давуу талч уран бүтээлч. Тэгээ яагаад вэ? Юу цагаагаар хувьд бол манай Монголд жоохон төстэй дүү. Өвлөн гэсэр хүн зун бас хүн. Олон монголчууд байдаг байна. Ер нь бол яг суурин монголчууд бол байхгүй. За хүмүүс байхгүй. Зундаа бол нөгөө оюутнууд ирж ажилладаг, амьдардаг, одоо спортын баазтай амардаг тийм нөгөө Пүжи уул гэдэг утгаараа аялал жуулчлалын нөр илүү хөтөлбөр айгүй хөтсөн байх хэрэгтэй. Сүүлийн үед нөгөө Пүжи уул дэлхийн өв сан хүн төрсөн тийм. Тэгээд тэр нь Оросны дараа бол маш их жуулчлалт болсон. Мэдтгүй байхгүй болсон. Тэгээд энэ жижиг нуран гэхэд 4 сарын дотор зуны 4 сард 3 сая гаруй зорчдог гэж мэдээлэл өгдөг юм лээ. Уран бүтээл хэрэг тойрвч. Уран бүтээл тэгэл чөлөөт цагаараа болж өгөл тэгэл зурхыг лотд. Чөлөөт цагаараа гэсэнс яг үндсэн ямар ажил хийж байна та? Үндсэн ажил одоо бас нэг жижигхэн хуваарай компани ажиллаулдаг. Тэгээд хөдөлмөр зуучлал, аялал зуучлал тий ажиллаулдаг. Тэрний хажуугаар бас зуны цагаар, өвлийн цагаар голцоо зураал. Манай монголчууд одоо хэрэг аялал жуулчлалаар ирж гин үү, ажил хийх гэж ирж гин үү? Ер нь танай байгууллагаар одоо хэрэг үйлчлүүлж байна? Манай байгууллагаар бол яг нөгөө 1 жилээс 3 жилийн нөгөө мэрэгчлийн ажилтнууд хэрэгдэлтэй. Тийм тиймээс бол нөгөө богино хугацааны хүмүүс бол оюутнууд бол зуны амралтаар ирдэг. Ер нь зуны амралтаар ирэхэд бол нэлээд боломжийн газар л та. Тийм нөгөө байр нь хоолн цаанаас учраас оюутнууд дуртай. Зуучлалын хэр та яг одоо Монголоос бол авчираад одоо ажил хийж байгаа хүмүүсийг бас ажилтаа залгуулдаг гэж ойлгож болох уу? Монголоос бол яг нөгөө нэг тодорхой хэмжээний 1 жилийн виз буюу 3 жилийн визээр орж ирдэг. Энд байгаа оюутнууд бол яг зуны 3 сараар л одоо гэртээ харихгүй байрныхаа мөнгө жоохон төлөх боломжтой тохиолдол ханддаг байхгүй тийм. Түүнээс бол яг Монголоос зуны ажилчид бол авчрахгүй л тийм. Бас олон монголчууд олон залуучуудыг бас ямар ч гэсэн мөнгөтэй нь хоолтой залгуулад байдаг. Тэгээ оюутнууд бол тэгэл зарим оюутнууд бол хэцүү гэдэг юм аа. Ингээл одоо байрнаасаа гарлаа яах вэ гэж нүцэлдэг. Тэгэл за яах вэ хүрээд ирэхгүй юм гээл тэгэл харлаа. Зөндөө бол оюутнууд тусалж байсан. Тэгээ бидний очисон хот болгонд ер нь бол яг нөгөө хамгийн одоо олон жилийн өмнө ирсэн хүмүүс нь ер нь бусад дүүнэртэй ирж байгаа монголчуудтай их тусдын болдог. Зүгээр яах вэ? Аль болохоор тусалчихсан тий. Тэгэл нэг хөл гараа хөлөө олж чадахгүй юм чинь нэг тусалчихсан. Би тэгээд өөрөө нөгөө Кёотод яг энэ мэрэгчлэрээ зөвлөх хийж байсан учраас яг тэг хойлцсон зөвлөх өгдөг байхгүй. Тэгэхээр бас нөгөө хэцүү байгаа хүмүүс бол ханддаг л да. Яг бүр одоо ингэ яахаа мэдэхгүй тий. Одоо яавал дээр өгсөн зөвлөгөө. Тэр утгаараа бол нэлээд зөвлөгөө өгч харьцуулдаг тий. Юу аль нутгийн хүн бэ та нэрээ? Би бол яг хотод төрсэн. Аав ээж минь бол тий хөдөөнөөс хотод суурсан гэсэн үг. Аав ээжээсээ хэдүүлээ тавуулаа. За тий нэг хэсэг бид нар тавуулаа Японд байсан. Тэгээд ганцаараа л болчихсон шүү. Ганцаараа үлдсэн гэснээс та нэр хизээ Монгол руу байх. Би ер нь бол жилд нэлээд ирж очдог л доо. Ер нь одоо яг Монголд очиж суурши гэсэн бодол одоо хандгаалаа байт. Яагаад тийм бодлоохгүй юм бэ? За яг бас нэг айгүйх бүтээлээ энд байгаа учраас ингээл одоо энийг яаж контейнер тий одоо Монгол руу очих вэ гэл айгүйх асуудал шүү дээ. Тэгэл яг нэндээ ингээл тасцсан ч юм уу тэгэл. Гэхдээ бол Монголд хангалттай ирж очиж байгаа болохоор
суурьсан газар гэж ондол байгаа шүү. Сургууль солиод гэсэн шууд энэ дээрээ л нэг ажиллаж амьдэрсэн болохоор бас тэгж бодоод тах шиг. Гэтэ энэ Монголд амьдрий гэж бодлоо гэхэд танд ер нь амьдрах одоо орчин нөхцөлийн хувьд боломжийн хувьд ер нь ямар санагддаг вэ? Одоо байн байрж очиж байгаа та бол харж байгаа шүү дээ. Мэдээж одоо бид нар шиг хүмүүс одоо ингээд 40 гарчлаа хүүхдүүд нэлээд жоохон тооморчлаа. Энэ хүүхдүүдийг чинь ингээд орчны солиод Монголд очиод бас тий одоо болж л байна л да очиход. Гэтэ хамгийн гол нь бид нар чинь ингээд яг энэ ностаа бас нэг эдийн засгийн хувьд ч юм уу тий хоолж ундаад одоо санхүүгийн хувьд одоо яг тогтцсон байдаг учраас Монголд очихоос өндөрлөлтэй юм болов уу гэж боддог л доо. Хэрвээ за таны одоо та нарын тий одоо энэ мэдлэг боловсруулж чинь одоо бид нар ингээд хүлээж авъя, ирээч одоо яг ингээд Японд байгаа шиг за адилхан биш ч гэсэн тодорхой хэмжээний тий хангалттай юм бүрэгцэд болцооны хангыг гэх юм бол очих боломжтой л ах гэж боддог шүү дээ. Ер нь уран бүтээлч хүмүүс бас гэхдээ яг Монголд яг цэвэр уран бүтээлээ хийгээд амьдрах гэдэг бол хэцүү тий. Тий, ер нь бол айгүй чадaltaй уран бүтээлч Монгол зөндөө байдаг л да. Тэгээд нэг техникийн хувьд одоо нэг бодгийн тий шаардлагууд бол Японоос шал өндөө техник технологитой байдаг. Тэгээд сайн уран бүтээл хийх юм бол мэдээж хамгийн гол юм суурь сайл байдаг учраас тий. Тэгэхээр нэг хүмүүсний нэг Япон л одоо бүх юмтай зураг бодог одоо хост бүх юмтай оролцолцооч бас тэгэл салхбал яваадтай шүү дээ. Ядаглаад өнгөн хүртлөөр гардаг. Юу ясна та Японд нэрээ уран бүтээлийн одоо үзэсгэлэн гаргаж ирсэн үү? Би Япон, Франц, тий Австрали нийлээд 30 гаруй уран бүтээлд оролцож байсан. Ер нь бол Японд би даасан яг уран бүтээл. Японд бол би даасан үзэсгэлэн 9 удаа гаргасан. Ер нь ямар одоо таны 9 удаагийн уран бүтээлд илүү их одоо тэр юуг үзүүлэхийг зорж бүтээлүүдийг одоо үзэсгэлэнгээ гаргаж ирсэн. Энэ үзэсгэлэн болгон ч одоо нэг зохиолчдоор бол нэг ном болгон өөр өөр нэг агуулга утгатай байдаг шиг тий. Үзэсгэлэн болгон бол зураач нарын хувьд бас нэг тийм өөр өөр утгатай байдаг шүү дээ. Таны хувьд одоо ямар сэдвэр ямар дагуулга юмыг шингээж Монголоос сурталчлах гэж байв эсвэл одоо юу гэдгийг тий. Хувь хүний нэг үзэл бодол байгуулахтаа. Оюутан байхдаа яг Монголынхаа үндэсний юмыг гаргачих тий. Тэгэл сурсан юм гаргая гэдэг тийм утгаар гаргадаг байсан. Тэг ерөнхийд нь нөгөө мэрэгжлийн эзэмшээд ирэхээр бол тэр үндэслэг юм тий одоо заавал Монгол гэхгүй, заавал Япон гэхгүй, заавал Франц гэхгүй юм зөв өөрхөн тэр уйлрал тий тэр жилдээ ямар зурмаар тий чөлөөтэйгээр л бүтээл гаргасан. Тэрний нийт сувгуулгаар л гаргадаг л да. Тэгээ бас нэг аливаа юм чинь нөгөө нэг сураад ирэхээр бас нөгөө нэг гүцтэй өшөө бүр ахмаар санагддаг шүү дээ. Өөрийгөө бүр ингээл сормоор санагддаг. Тэр сорилтуудаараа л голцоо өөрийгөө төлхөрдөж үзлээ. Хүмүүс ч бас ингэдэг болчиход ш зураач нар ялангуяа. Нэг хэсэг бол аягүйх Монгол зураг одоо Монгол юмыг таниулах гэж бид нэр Монгол зургаа таниулах гэж нэг л аягүйх зурдаг гэж чад. Нэг хэсэг болоод дэлхийд одоо бид нар бол дэлхийн урлагтай хөл нийцэхтэй заавал Монгол байх ёсгүй гэдэг нэг хэсэг үтсэн. Тэнгүүтээ эргээд нөгөөх маань эргээд Монгол руу орж гэж байгаа. Зураач болгон яг Монголч нь өөрөө дэлхийд нөгөө одоо яадаг юм өгүүлэмж түүх бүх юмараа онцлог. Тийм учраас эргээд тэр Монгол юм руу ороод байхгүй. Тэгэхээр таны хувьд одоо сүүлийн үед юу зургиндаа юу шингээд сурч байна? Би бол яг нэг л жоохон тийм туйлрсан дургуул те. Ягаад гэвэл нөгөө альва урлаг гэдэг чинь яг жоохон хутгамтар юм л гэж боддог байхгүй. Тийм учраас одоо бол хамгийн сүүлийн үеийн чиглэл болохоор жоохон философи тал руугаа. Тэгээд Францд нөгөө юуны чиглэлээр сурч байсан байхгүй. Нөгөө урлагийг одоо яаж эрүүл мэндтэй холбох уу, хүмүүсийг яаж одоо өвчин юмээс урлагийг сурангаа тэр одоо донттой янз янзынаас арилгах уу гэдэг тэр чиглэлээр актив сурч байсан учраас тэгээд яг хүний одоо дотоод мөн чанар философи тал руугаа бодож зурдаг болчихсон болов уу гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр нь нэмээд техник бас хэрэгтэй. Тий. Түүнээс яг ингээл за одоо би Монгол маягийн юм уу л одоо уул бас зурж яснаа болоод нэг абстракц болол тийм хайхтар гэж одоо тэгчий гэж тэгж өдөртдгүүлтэй ерөнхийдөө л өөрөөгөө тэгэл зөнд нь хайчтай тийм. Одоо нэг зохиолчд бол ингэдэм байл шүү дээ асуухаар одоо өдөр болгон мэдээж ингээд тоо бодож байгаа юм шиг ч юм шиг эсвэл тасал хийж байгаа юм шиг ингэж хизээж бичдэггүй угаасаа тэгж бичих нөгөө боломж байхгүй. Тэгээд ч тэр нэг өдөр болгон яг татаж бичсэн тэр зүйлээс нь одоо тэр гоцгойд хүний сэтгэлийг одоо хөндөж чадсан тэр бүтээл гарч чаддаг юм байна л да. Тэгвэл зураач нар одоо яг ямар үед тэр гоё одоо зур хүслэн төрөөд тэр одоо мундаг бүтээл нь
гараад идэх. Таны хувьд бол яг яаж ямар үед зураг зурдаг вэ та? Тэ ямар уран бүтээлч хүмүүс ч мэдээж уналттай үе байна те. Өөрийгөө хурцлах үе зөндөө байна. Миний хувьд бол яг бас яг адил өдөр болгоо ингээл дизайн хийгээд авахгүй ч гэсэн ер нь толгойд бол тэнд нэг тийм зураг дутуу үлдээсэн аюу хийдэг байхгүй. Тэгээд миний нэг жоохон дургүй юм нөгөө бүтээлдээ нэр бүхгүй юу? Гар үсэх зурагч дургүй дээ. Тэгээд тэрийг ингээд яг тэр бүтээлийг одоо гүйцэд болчлоо. Бүр одоо ингээл нэг та нар харцгаа гэсэн маягаар хүний хүчилж байгаа юм шиг тийм бүтээл гаргах дургүй. Тэгэхээр нилээ хэдэн бүтээлүүд ингээд эхлээд орхичдөг байхгүй. Тэгээд дотроо бодоол явна ш та тэнд нэг тэгжсэн цааш нь 10 тавьчаал нэлээд хэсэг бодцоо тэгэл гараад ингүүт арай өөр болгонгууд нөгөө тийс өөрч болчих юм те. Тэгэхээр тийм нэг актер ер нь бол уран бүтээлч хүн ямар ч хүн ахалтай байнгын толгойд нь бол бодогдчихлээ л та. Тэгээд юмыг харах үнцэн араа ондоо. Юу ч сайн нэг юм байгаа чинь энэ нөгөө тийч нэг ингэчих юм биш үү гээл те. Тэгжлээ. Анх таяг зураачд энэ зураач болоод те энэ чиглэлийг сонгож сураад одоо энийгээ бас ажил хэрэг амьдралаа болгоо явж байхдаа ер нь яг анх эхлүүлж исэн зургууд чи ямар зургууд байдаг вэ? Анх бол ер нь тэгээд бид нар юу зурж исэн бэ? Яг нэг нөлгөд Монголд одоо сурж авах үедээ бол тийм актер өөрийгөө мэдээж айгуу тийм мундаг багш нарын шав учраас болж ийн гэж үздэг байсан л да. Тэгээд Японд ирээд болохоор ингээд тэр одоо учраа олдохгүй гэдэг яриад байгаа шүү дээ. Тэр бүтээлүүдийг хараад ингээл хүмүүс дуу алдаад энэ айгу мундаг гэл ингэж мөнгөл хүмүүс гайхдаг байсан байхгүй юу. Энэ одоо юуг ингээд ойлгоход гайхаад байгаа юм болоо гэл. Тэгээд яагаад та ингээд багшаас асууж чадахгүй та юуг нь яг гоё гэдэг байгаа юм. Яагаад юм гоё танд мэдрэмж өгöd байгаа ингээд тэр мэдрэмжийг мэдрэхгүй иржсэн тий. Тэгэл за ямар ч байсан л одоо ингээл өөрийнхөө одоо чаддаг мэдгийг гаргаад л өөр ингэсэн л нэг юм хийгээд лээ гэж бодсон. Тэгээд аяндаа нөгөө монгол хүний нөгөө өөрөө унган нэг тийм юу гэж юм лээ дөнгөх гэж боддог. Тэр нь ингээд аяндаа японочдод шаардлагатай ирэхээр хүмүүсээ хүлээж авдаг. Тэгээд бас нөгөө нутдаг усны ялгаа ч гэдэг юм те нөгөө хүний бас нэг биоризм мал одоо юу гэдэг байнга л тиймэрхүү төрснөснөд орж ирээл ирэнгүүт энэ яг монгол маягийн ингээл эхлээд бол монгол гэж хэлдэг байсан биднийг аван зурж авах чинь одоо төвдөө маягийн ингээл эсвэл одоо тэ орс маягийн эдэргээл яг өөрийгөө олж чадаагүй ирсэн. Тэгээд аяндаа юм хийгээл ахаар тэгэл өөрөнгөс нөгөө имиж те донжоо жоо олоод одоо бол би төгс олчлоо гэж би хэлэхгүй юм чи сонсох голцдгээд төгс юм байхгүй юм чинь. Нөгөө 20 настай зураг 20 настай шүлэг 30 настай шүлэг 10 хэдэн настай шүлэгнүүд өөр үүдэг шиг тэр 20 настай зураг 30 настай зураг 40 настай зураг бол шал өөр 40 настай зураг бол магадгүй илүүх нөгөө амьдралыг та өөрөөр хавдаг болсон тийм зургууд байгаа гэх тийм хариултыг би танаас тэр мэдээж шил та бол тэр зурганд одоо нөгөө шунал гэж нэрлэлсэн байхгүй тэгэхээр 20 настай хүн бодвол шунал гэдэг ойлголт баг одоо байсан ч гэсэн арай өөрөөр илэрхийлэх байсан байна л та. Ер нь бол залуу үеийн зурганд бол жоохон дөрөв таал зургтай юм лээ. Тэгээд аяндаа яваад ирэхээр нөгөө нэг техник үзгээл дээ одоо би яаж бос зураачтаас илүү ялгарх уу гэл техник оруулаад янз янз арга барилаар үзгээл тэр нь абстракт болоод янз янз өөрийгөө олохгүй л яваад байгаа байхгүй. Тэгээд нэлээд жоохон яваад ирэхээр за ер нь бол өнгө будын ялгаа бүх юм мэдрээд ирэхээр яг өөр ингэсэн сэвдэг рүү орж ирээ. Тэрийгээ тэгээ нөгөө нэг сурсан юмудаа оруулаад ирэхээр арай ондоо хүчтэй зургууд гарч ирд юм болов уу гэж ойлгож байна. Одоо ер нь цааш та ямар уран бүтээл илүү их төр гэж бодож байна? Би одоо нэг цуврал бүтээл дээр ажиллаж байгаа. Тэрийгээ дуусгаараа амарч байсан. Монголд очно би дасан үзэсгэлэнгээ гаргах бодолтой. Багш нар маань ч гэсэн одоо нэг ирж гаргаач хэлээд тэг найлгал аваад тийм. Багш нар гэснээс та багш нарын тухай яриач Монголд байгаа багш нарын тухай. Би их мундаг. Анх удаа энэ зурагт ер нь хин таныг оруулж яваа энэ урлагийн сонирхлыг чинь хэн хөтөлж ив тийм. Надад одоо хамгийн анх зааж ирсэн нөгөө туршлага урлагийн дэд сургуулийн захирал Ичин Орон гэж хүн байсан. Тэгээд Ичин Орон багшаа одоо хайртай байсан. Тэгээд дараа нь мэдээж Япон багш нартай болсон. Тэгээд одоо бол миний сайн мэддэг багш нар төгс миний хувьд бол сайхан багш нар сарын цэцэрлэгтэй байна. Тэгээд саднам багш гэлтэй. Туршлага урлагийн нэлээд сайхан багш нар бай. Одоо ингээд та өөрөө уран бүтээлч зураач юм хаа Японы уран зураг тийм бусад орны та нэлээд олон оронд бас уран бүтээлийг үзэлийг тавьсан байна. Тэр нь бусад орны
зураачдын зураг аль тийшээ одоо чи илүү их одоо чиглэж чинь те. Тэрнтэй та хоёр нь одоо юу аль хэмжээнд нь явж чинь. Тэрнтэй дүүцэж чадчихээн үү? Тэдний урсгал чиглэлийг ойлгож чадчихээн үү гэдэг зургийг юм. Тэгээд нөгөө аливаа юм чинь ингээд нөгөө үзэж сурж авах тусмаа нөгөө одоо пирамид чиглэл рүү явна шүү дээ. Хамгийн доотлогнуудад жишээлбэл нөгөө одоо манай гаргалгаар нөгөө уран сайн одоо зүгээр сонирхогч гэдэг юм уу. Тэгээд одоо сургууль төгссөн хүмүүс дээшээ одоо магистр тэгэл одоо докторт яваал гэд тэр төвшнгөөрөө ингээ харьцуулахад бол японочууд бол ер нь одоо дайгаку ингэж яриад магистр төгссөн буюу одоо хамгийн сүүлд одоо доктор төгссөн хүмүүсийн бүтээлүүдийг авих үзэх гэж шуурдаг тийм. Тэгээд тэр нь болохоор нөгөө урлагт нөгөө хийж боломгүй хідэн онолууд байдаг байхгүй. Тэднийг яг гаргахаар тэмцсэн эдэн хүмүүсийн бүтээлгийг гаргаж чадсан нь одоо жишээлбэл ямар ч улсын ямар ч галерейд одоо наашир одоо манад гаргах гэхээр л тэр төвшинлөө бүгд л одоо энэ өргөл рүү тэнцгээл зүтгэд ам бол гэж боддоо шүү дээ. Тэр учраас Японд бол ер нь тэр одоо техник талбай маш хөгжсөн. Тэгээд инсталляц тий одоо орон зай амралтгаараа маш төгссөн. Франц болохоор ердөөсөө нэг төрслөх талаас нөгөө одоо амьд зургнаас мэдрэмж авах гэдгээр очсон байдаг. Манай монгол хүмүүс Монголын зураачтай сайн зураачд бий. Гэхдээ жоохон миний зүгээр бодож байгаагаар жоохон нэг худалдааны тал руугаа жоохон давмгаалаад байгаа юм болоо гэж зүгээр би өөрөө уншдаг байхгүй. Түүнээс бол сайхан мундаг зураач нар бий л дээ. Тэгээ уран зурагч бас их сонинд дарсыг удаан дарах тусам он жил өнгөрсөн илүү үн төрж идэг шиг хинч танихгүй мэдхгүй зураач байжгаад өксөн хойно дээр зураг наалдартай болдог. Тэрийг нь одоо дэлхийд даяар ганцхан зүгээр үзэхийн тулд хэдэн тэр бом төгрөг зарцуулдаг нэрэл. Аюу сонин түүхтэй шүү дээ зураач нар тийм. Тэгээ таны зурагтай нь хизээ бас биднэрт ингээд Монголд хүмүүс таньдаг болоод мэддэг болоод магадгүй зөвхөн Монгол гэхгүй дэлхийд Японочууд танаар гаргадаг. Японоос Монголын нэрийг ийм гаргадаг болох болоо тэгээ хурдан тийм болоосоо гэж бас хүсэж байна. Яг ирсэн одоо энэ ажиллаж байгаа хугацаанд бид нар анх удаа юм зураач уран бүтээлчтэй уулзж байна. Миний хувьд л 2016 онд нэг Японы залуу зураачдын одоо шагналыг авсан шинжин шагнал. Тэгэхэд бол ерөнхийдөө хүн бүх юм л хард юм билэ. Нөгөө одоо хост одоо юу гэдэг гүйцэтгэл өртөөс бүх юм. Тэр яагаад гэвэл тэр хүнийг нөгөө бүтээлийн үнэлээд байгаа байхгүй. Тэгээд би бас гайсалтай энэ одоо заавал нэг ар өрөөний хараад ямар очтой юм гэж чи одоо нөгөө чиний хэлдгээр дарс те дарах тусмаа үнэтэй болдог гэдэг шиг бидний бүтээл нэг одоо энэ хүнд одоо нэг шагнал болгочлоо гэхэд энэ хүний бүтээл бол үнэлэгдэх ёстой гэдэг утгаар нь тэгээд Японд бол ер нь сурсан төвшнөөрөө шагнал авсан төвшнөөрөө одоо манайхаар нэг оцгэрт гэж хэлдэг шүү дээ тийм жижигхэн дотголийн ил загтны хэмжээгээрээ яг ингээ үнэлэгтэй явдаг байхгүй. Тэгээд одоо жишээл нэг одоо шагнал авсан хүн одоо тэр нэг оцгэртний хэмжээ нь $100 ч гэдэг юм уу тийм томрох тусмаа жоохон ихсээд тэгээд тэрэн дээр бас ярилцаа жоохон хямдэрч юм уу тиймэрхүү үнэлгээний хувьд л шал ондоо. Тэгээд Японд болохоор би хичнээн ингээд одоо мундаг зураач болъё гэдэг ингээд өдөр шөнөгүй зураад байсан ч гэсэн би өөрөө хувь хүн нь тэр Япон хүн таалагдахгүй тэр одоо Франц хүн ч юм уу те урлаг мэддэг хүн таалагдахгүй тохиолдолд хязгаарч миний бүтээлийг авдаг байхгүй. Чи хичээж энэ аюул мундаг чи өөрөө надад таалагдсан учраас би чинь ямар нэгэн бүтээлийг авч гармаар гэдэг. Хэрэгээр аюул онцлогтой. Тэгэхээр өөрөө заавал таалагдах хэрэгтэй. Бүтээл чинь өөрөө таалагдчихэж бүтээлийн авдаг. Тэгэхээр тэгэд ямар хүн бэжэж тэднэрт одоо энэ хүмүүст хүлээн зөвшөөрдөг гэсэн. Одоо ингээд жишээл би ингээд нэг үзэсгэлэн дээр Нагоягийн нэг үзэсгэлэн дээр ингээд 30 хэдэн зураг тавьчих би өөрөө гарч ирэх байсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд нөгөө пүрв дорж гэл ингээд хараад пүрв дорж гэл их маа гэд пүрв дорж огоор нэрэн шин тэгсэн чинь пүрв дорж гэл эрэгтэй хүн байдаг гэж ботцсон гинэ. Тэгэл би ингээд гараад ирсэн чинь эрэгтэй хүн биш юм уу гэлээ. Тэгвэл би эрэгтэй хүн байна гэсэн чинь чист юу тэгэл хараад л тэгэл зөндөө юм яриад л юм да. Тэгээд бид нар чинь ингээд айлтлахаар өчигдөө ярилцсан шүү дээ. Чист нэрээ өнгө одоо юу гэдэг те одоо өөрөө ч гэсэн аягүй мундаг одоо мэдрэмжтэй хүн байна. Одоо энэ холоос ирээд ингээд хичээж байгаа те. Тэгээ чамаг одоо таны одоо энэ үз бодол чинь таалагдлаа. Тийм учраас би бүтээлээ чи аваач гэдэг юм те. Ерөнхийд бол дандаа тиймэрхүү холбоогоор л
тий. Зүгээр нэг хүн орж ирэл энэ надад таалагдж байна энийг авъя гэх тийм Японд бол хэзээ ч тийм байдгүй юм л. Тэгэхээр хувь хүн маш их хувь уран бүтээлч өөрөө юу өгүүлээд байгаа яах гэдэг энэ хүн юу сэтгэгээд яагаад хичээгээд байгаа гэдгийг аюух урам өгдөг. юм байлээ. Тэгээ өөрөө бас тэр уран бүтээлч нэгтэй нөгөө ойсох шиг ч юм уу эсвэл тийм хүн араад нэг тийм энгийн хүн бас байвал хүмүүс таалагдахгүй юм байна тий. Энгийн хүн дэвшлээ тэр ямар ч байж байгаа хамгийн гол нь тэр зургийг аваа хатахын тулд тэр бүтээлчтэй аюух ярилцсан юм бэл. Одоо яагаад ингэж энэ дээрээ зурдаг болцсон ч гэдэм үү те одоо Монгол орны зургийн тухай ярьж асууд юм уу те тэгэл янз янз асууд юм билээ. Одоо таны цаашдын ер нь уран бүтээлийн том зорилго юу вэ? Тэ би одоо яг энэ Япон улсад хийх. Одоо Япон улсад хийх том зорилго маань бол би ямар ч байсан одоо нэг жижиг том 1000 гаруй бүтээлтэй байгаа. Тэгэл одоо хүүхдэд харангаа зураг зурж агаад нэг 2000 гаруй болонгууд би ямар ч байсан Монголдо том үзэсгэлэн гаргана. Японд бас нөгөө тийм тайлан үзэсгэлэн гарах бодолтой байна. Хүүхдүүд гэснээс та гэр бүлийг нэгэ танилцуулж урах. Хүүхдүүдтэй гэдэг. Хэдэн хүүхдтэй энэ? 5 хүүхдтэй. За алдарт ээж шүү дээ Монголд. Тэ? Алдарт ээж очиж авсан уу Монголоос? Гүү аав лээ. Авч авал та. Тэгээ одоо яад ч юм болохгүй л шүү дээ. Тэгээд бас мундаг юм а та хүний газар те олон жил баг 20 жил 18 жил гэж баг 20 жил хүний амьдралын 20 жил гэдэг чинь асар урт хугацаа шүү дээ. Тэгээд 5 хүүхэдтэй амьдралыг авч явна хажуугаар нь уран бүтээл хийх гин. Тэгээд тэр олон зовсон зүгтэрсэн олон янз бүрийн монголчуудад ажил олгоно. Тэгээд чадах ятгаараа ингээд тэгээд чадах өндөөс авцал хачаа шүү дээ. Гэтэ миний нэг боддог юм байдаг байхгүй. Би одоо ингээд юм өөрийгөө чадaltaй гэхгүй л дээ одоо яг юм байж болно. Хизээ нэгэн цагт одоо миний одоо ямар ч хүүхдээ яаж ч явах мэдэхгүй шүү дээ. Тэгэл очисон чинь нэг хүн манай ээж нэг юм байсан шүү дээ гэдэг ингээд өө ээж надад аваар тусалж байсан шүү дээ гэдэг ингээд аюугаа хүлээж аваал те. Тэрэн дээрээ миний хүүхдүүд ч юм уу хин ч гэдэг нэг өөрийгөө хурцлаад өшөө цаашаа жоохон амьдраа яваасаа гэж хайбод те. Тэр хүртэл явдаг те. Тэгээ сайн муу сайн муу үйлч нь өөрөө нөгөө заавал үр удаага тарьж одоо дэлгэрүүлж ингэж явж байгаа гэсэн тэрийг та бодож тэгж хүмүүс тусалдаг юм байна тий. Тийм тэгээ тэр чинь бас өөрт маш их гоё кафан л да. Аюу гоё баярлал энийгээл та заавагчаа гэл ингэнгүүт бас өөрөө бас аюу гоё. Тэгээ юм чинь нэг хоёр талтай ш дандаа л хүмүүсийг ингэж сайхан баярлуулна ингэн бас үнэхээр болохгүй үе таарад хүмүүсийг гомдоож исэн үе бас байгалах тий. Тэгээд яг би бол нэг Японд байсных надад одоо хамгийн их юм сурсан бол маш их төвчээрсэн болов гэж боддтой. Тэгээд одоо хүүхд бас өөрөө нөгөө зөвлөх хийжсэн. Тэгээд маш их төвчээртэл хүнд сурт юм билээ. Тэгэхээр нэг хүн уурлаад дайраал гомдлоо илэрхийлэхэд бол нэг тэгэж адилхан болохгүй гэсэн ойлголт юм контрол болчихсон юм лээ. Энэ маань одоо тэгээ дээрээс нь энэ хүн маань хөргөн өнөөдөр их бохомдолтой байгаа юм байна да ч юм уу те. Энэ маань жоохон ажил бүтэхгүй байгаа юм байна да өрхийл гэж бодоод өнгөрнөөс яг адилхан болоод байхгүй л те. Тэр юмыг бол Японд ирээд айгу их олцсон. За танд уран бүтээлөө амжилт хүсье. Тэгээд пүүжиулаа зураад олон монголчуудад туслаад таны хийж байгаа ажлаас өшөө сайхан өргөн дэлгэр байх болтугай. Ярилцсан баярлалаа.